Бүгд найрамдах Солонгос улсын Кёнг аймгийн эрдэмтлэгчдийн хурлын эдийн засаг хөдөлмөрийн хорооны дарга Ким Чэ Гюн тэргүүдэд төлөөлөгчд Архуул аймагт 2 өдөр ажиллалаа. Хамтын ажиллагааг эхлүүлээд 12 дахь жилдээ болж байгаа 2 аймгийн тухайд өнгөрсөн хугацаанд эрүүл мэнд боловсрол, онцгой байдлын салбарт хамтран ажиллаж ирсэн. 12 дугаар сарын 29-ны өдөр Кёнг аймгийн төлөөлөгчд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Эрүүл мэндийн салбар тэр дундаа төрийн тусламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч бүрэн тонологдсон яаралтай тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өгч байжээ. Эрүүл мэндийн салбарынхантай хийсэн уулзалтын үеэр аймгийн эрүүл мэндийн газрын дарга Эрдэнэ тулах хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд иргэний эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээний дижитал нэгжийг байгуулахад хамтран ажиллах санал тавьж төслийн мэдээллийг зочдод танилцуулжээ. Архуул аймагт энэ жил 3 машин өгсөн байгаа. Энэ өгсөн 3 машинаа эрүүл мэндийн газар дээр гардууллаа. Яран бол иргэдийн урлаас олгогдож байгаа энэ машинууд нь бол анхан шатны тусламж үйлчилгээнд бол яг одоо бүрэн утгаараа бол одоо хангагдаж ажиллаж байна гэж ойлгож байна. За эхний хэсгүүд нь дандаа нэгдсэн хэмжээнд 103 дээр өгдөг байсан. Дараа нь ахын төгслийн төв дээр хөгжлийн бэрхшээлд хүний төв дээр өгсөн. Энэ удаагийнх бол шүүхийн шийдвэр, цэргийн анги, за сумын эрүүл мэндийн төв дээр өглөө. Ерөн эмнэлгийн маань тусламж үйлчилгээний яг 50% бол яг Кёнг аймгийн тусламж үйлчилгээний энэ тэргүүд бол үзүүлээд явж байгаа. Ерөн бол энэ одоо 103 машин өгсөн нь бол хоёр улсын ялангуяа Кёнг аймаг, Архуул аймгийн хамтын ажиллагааны том илэрхийлэл гэж ойлгож байна. Ирсэн одоо сэтгэлд маань маш өндөр байна. Биднээс болохоор яг ирээд цаашдаа одоо хамтын ажиллагаагаа бүр улам өргөнд хэлэх нь одоо бас зүйтэй байна гэсэн тал дээр бол бас ойлголт авлаа. Одоо саяны тавьсан одоо эрүүл мэндийн даргын бас тийм ээ Эрдэнэ тулах даргын тавьсан саналыг бол зэрэг бид бүхэн бас одоо буцаж очиод бусад гишүүд болон аймгийн одоо төв хуралтайгаа зөвлөлдөн одоо иргэн хариу өгөх одоо даруй хариу өгөхийг одоо хичээх болно. Тэгээд бид 2025 онд бас 5 сард ирсэн. Одоо 9 сард ч гэсэн манай төлөөлөгч нар одоо Монгол улсад айлчсан байгаа. Манай айлчлалын баг бол одоо ингээд ерөнхийдөө бол 3 дахь одоо ингээд ирж байгаа энэ баг байгаа. Тэгээд ер нь цаашдаа одоо бас биднээсийн энэ одоо хандилж байгаа төрийн тусламжийн машины тухайн одоо энэ бас энэ ажлыг бол бүр одоо цаашдаа өргөжлүүлэн явах нь бас зүйтэй байна. Зөв газараа хэрэглэгдэж байгаа байна гэсэн саналыг төвшүүлье. Энэхүү төслийн үр дүнд хялбар хэрэглээтэй дижитал технологид суурилсан эрт илрүүлэгт хамрагдсанаар халдварт бус өвчний шалтгаан төвчнөр хожуу онцлогдож хүндрэл үүсгээс сэргийлэх боломжтой. Ингэснээр Улаанбаатар хотыг чиглэсэн өвчлийн эрт илрүүлэг онцлогооны төвлөрлийг багасгаж, орон нутагт шийдвэрлэх боломж нэмэгдэх Хуамын дундах халдварт бус өвчлийн судалгаа, тандалт хийгдэж, өвчний тархалтыг бууруулах бодлого хэрэгжих, Хуамын эрүүл мэндийн үзүүлэлт сайжирч, дундаж наслалт нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн Архуул аймгийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дунд наслалтын зөрүү багасах ач холбогдолтой гэж тодтогжээ.